магадгүй таны хийсэн жаахан үйлдэл гэсэн дараагийн үеүүдэд манд тус болох боломжтой учраас бүгдээрээ хамтдаа боловсрож хамтдаа хөгжцгөөе. Тэгээд зөвхөн гадаадд сурах нь та ганцаараа гадаадд сурч байгаа юм биш. Таны сурсан зүйлс магадгүй өөр олон залуус бас хэрэг болох юм шүү. Тийм учраас гадаадд сурах гэдэг нь та өөрөө нэгэн өөрчлөлтийг авчрах тэр боломжийг өөртөө бий болгож байгаа гэж үзэж байна. За тэгээд хамтдаа сурч хамтдаа хөгжиж хамтдаа урьдчилъя. Миний YouTube хуудастай үргэлж хамтаагаарай. Сэмэцгэнөө намайг Эрика гэдэг ингээд YouTube хуудастай та бүхэндээ Америк нэгдсэн улсад болон гадагшаа сурахад хэрхэн суралцах, мөн шалгалтуудад хэрхэн бэлдэх талаар өөрийн туршлагаасаа хуваалцсан тийм зөвлөгөө видеонуудыг оруулж байгаа мөн нэг тэгээс суралцахаар өөрсдөө подкастыг мөн YouTube хуудастай оруулж байгаа. Тийм учраас та бүхэн YouTube хуудастай хамт байхыг хүсвэл subscribe тавчиг дараарай. Тэгээд өнөөдрийн бичлэгээр болохоор би та бүхэндээ Америк нэгдсэн улсад хэрхэн хэн зардлаар суралцах вэ талаар одоо хуваалцах гэж байна. За тэгээд нэгдүгээр нь болохоор англи хэлний бэлтгэл. Окей, тэгээ хэлний бэлтгэл бол хамгийн амархан Америкт ирэх арга зам. Яа тэгэхээр танаас янз бүрийн зүйлс шаардахгүй, мөнгө шаардна. Тийм учраас танд илүү ирэхэд илүү хэлбэр болно. Харин төлбөрийн хувьд хэрхэн хэн байлгах вэ гэвэл мэдээж хэрэг том их сургуульд сонголгүйгээр гэхдээ бас тийм хэлний курсуудыг, тийм програмуудыг сонголгүйгээр яг тийм дунд зэргийн их сургуулийн хэлний бэлтгэлийг нь сонгох юм бол таны хувьд бизнест ч гарах магадлал өндөр болно. Бас илүү хэм зардлаар суралцах бол боломжтой болно гэсэн үг. За хоёр дахь нь болохоор бакалаврын зэрэгээр суралцах гэж байгаа дүү нартай хуваалцах гэж байна. За тэгээд бакалаврын зэрэгт хамгийн хэм зардлаар сурах нэгдэх арга бол сургуулийн нэрмжит тэтгэлэг. Америк нэгдсэн улсын нэг том давуу тал нь гэвэл одоо их сургуулиуд нь бакалаврын оюутнуудад тэр тусмаа гадны бакалаврын оюутнуудтай тийм өндөр хэмжээний тэтгэлгийг өгөх тийм тал айгүй их байдаг. Нэгдүгээр 10 жилийнхэнд бол маш том боломж юм шүү. За тэгээ хэдий чи тэр тухайн сургуулийн босго шалгуурыг давж ийн төдий чиний тэтгэлэг хүртэх боломж нэгсэн мөн шалгалтын онооны босгоос гадна чиний хувь хүний хөгжил өөрөө нийгэмд оруулсан хувь нэмэр мөн өөрийгөө таньж мэдсэн байдал чинь тэтгэлгийг авах боломжийг улам бүр ихсгэнэ. За тэгээд 10 жилийн хүүхдүүдээс маань юу шаардах вэ гэхээр SAT болон IELTS товлын оноонуудыг бол шаардна. Тэгээд чи хэдий чиний өндөр оноо авна, хэдий чиний томоохон сургуулиудад тэтгэлтэй суралцах боломж чи ихснэ гэсэн үг. За энэ нь хэрхэн бэлтэх вэ? Хэрхэн бэлтгэхийн хувьд бол миний хувьд дор хаач 3 жилийг зарцуулаасаа гэж бодож байна. Яагаад гэвэл өөртөө бага стресс өгөөд аль болох тийм нөөц цаг хугацаатайгаар төлөвлөхийн тулд магадгүй эхний удаа шалгалтаа өгсөн чинь таараа өгчих юм бол дахиад шалгалтаа өгөхийн тулд чамд бас хугацаа шаардах учраас та нар маань одоо тийм хугацааны хувьд нөөц төгөө бэлдээрэй. Нэгдүгээр гэх юм бол одоо IELTS-ийн оноо гэхэд 10 дугаар ангитай гэхэд IELTS-ийн оноог авчихсан. 10 дугаар ангид төгсгүүд IELTS TOEFL оноотой 11 дугаар ангид төгсгүүд SAT оноогоо авчихсан. 12 дугаар их сургууль руугаа материалуудаа явуулаад эхэлчихсэн байх юм бол чи яг 12 дугаар ангид төгсөхдөө их сургуулийн урилгыг аваад тэгээд намранд сурах гадагшаагаа суралцах одоо боломжтой болно гэсэн үг. Монгол оюутнуудын хувьд юу ингээд хэдэг вэ гэхэд ихэвчлэн 10 жилийн төгсчүүд 1 жилийн gap year аваад тэр хугацаанд гадагшаа суралцах зүйлсүүд ингээд бэлтэж эхэлдэг. Хэрвээ та цаг алдахыг хүсэхгүй байгаа бол 10 дахь ангиас эхлээд өөртөө тийм ааж уу ууж уу 50 цаг хугацааны хувьд шавдуу биш илүү тийм бэлтгэл ажиллагаа бүрэн төгс үүсэт хийхин тулд та 10 дугаар ангиас ахуулаад бэлдээсэй гэж би хүсэж байна. За одоо тэгвэл хоёр дахь арга. Одоо бакалаврын оюутнуудад хэм зардлаар суралцах хоёр дахь арга нь юу вэ гэх юм бол та заавал том сургууль сурж өөртөө тэгж дарамт төлбөрийн хувьд тийм дарамт үүсгэж яхахын оронд дунд зэргийн сургуулийг бас сонгох бүрэн боломжтой. Дунд зэргийн сургуулиуд маань бас нэг давуу тал нь гадны хэлсэгчтэй илүү өндөр тэтгэлэг өгөх бол бүрэн боломжтой байдаг. За тэгээд би өөрийн хэрэгжилж байсан тийм дунд зэргийн сургуулиудын тийм жагсаалтыг Excel файл дээр бэлдсэн байгаа. Хэрвээ та бүхэн тэр жагсаалтыг харахыг хүсвэл энэ бичлэгийн доор комент хэсэгт имэйлээ бичээ үдэгээрээ та бүхэн тэгээд тухайн файлыг харамгүй шеэрлэх болно. Дунд зэргийн сургуулиуд бол нэгт босго оноо айгүй тийм бага томоохон сургуулийн бол босго оноо нь бага. Тэгээд дээрээс нь тэтгэлгийн хувь ч гэсэн өндөр байдаг учраас гадны хэлсэгчдийг авахтай айгүй тийм таатай байдаг. Тийм учраас та нарт маань бод энэ бол маш том боломж юм шүү. Би чинээ эрт сургуультай материалаа явуулж чадна. Одоо энэ бүстэ early admission буюу 12 сараас өмнө материалуудаа авдаг л та. Early admission та материалаа явуулсан төдөө чинээ өндөр тэтгэлгийг авах бол бүрэн боломжтой юм аа. За одоо 3 дахь арга. За бакалаврт өөр 3 дахь хэм сурах арга нь юу вэ гэхээр community college-оор дамжих. Community college гэдэг нь маань юу юм бэ гэхээр та их сургуулийн 2 дугаар курсыг коллеж сураад 3 дугаар курсээс ахуулаад
одоо томоохон их сургууль руу шилжих бүрэн боломжтой. Тэгээ энэ маань юу хэмжиж байгааг вэ гэхээр төлбөрийг хэмжиж байгаа гэсэн үг. Community college ихэвчлэн томоохон их сургуулиудаас бол дор хаяж 2-оос 3 дахин бага төлбөртэй байдаг учраас тэгээ та нарт маань маш том боломж юм шүү. Тэгээ нэг хоёрдугаар курсууд ихэвчлэн тухайн мэргэжлийн ерөнхий хичээлүүдийг үздэг учраас хэрэг заавал тэгээ томоохон их сургуулиудын өндөр төлбөр төлөх шаардлага байхгүй. Би хувьдаа хэдий ч нэг хүн өөрөө хичээж чадна, хэдий ч нэг хүн илүү их амжилтанд хүрэх боломжтой учраас та нар сургуулаа тэг голохоос илүү тэгээд өөрөөсөө тэр хүчин чармайлтыг гаргаж чадах юм бол та нарт ямар ч амжилтанд хүрэх боломжтой юм шүү. За одоо магистрийн оюутнууд. Магистрт болохоор юг зөвлөмөр байна гэвэл хамгийн түрүүнд тэтгэлгээ олоорой гэж зөвлөмөр байна. За нэгдүгээр гэх юм бол их сургуулиуд нь тэгээ магистрийн хөтөлбөртөө тэр болгон өндөр хэмжээний тэтгэлгийг бол олгодоггүй. Яагаад гэвэл Америкт бол ямар хүмүүс магистрт сурдаг вэ гэхээр тодорхой хэмжээний ажлын туршлагатай, тэгээ ажлынхаа карьертэй тийм одоо удирдлагын төвшөнд очихын тулд тэр хүмүүс магистрт сурдаг. Манай монголчуудыг төгсөөл шууд магистрт сурах гэдэг тийм хүмүүс бол биш. Тийм болохоор тэдний өнцгөөс юу гэж хардаг вэ гэхэд магистрийн оюутнууд мөнгөтэй мөнгө хуримтлуулсан байгаа тийм оюутнууд гэж үздэг учраас ихэвчлэн нөө тэтгэлгийн хэмжээ бакалаврын оюутнуудыг бодвол бага байдаг. Харин давуу тал нь юу юм бэ гэхэд магистрийн оюутнуудад зориулсан гадны сорсууд айгүй их тэтгэлэг өгдөг. Жишээ нь Хямралын Азийн хөгжлийн банк тэгээд OID болон UW зэрэг нийгэмдээ хувь нэмэр оруулах тэр хүмүүс зориулсан тийм томоохон тийм тэтгэлгүүд бол зөндөө их олддог. За тэгээд би өөрөө тэтгэлийг хайдаг байсан вебсайтаа энэ бичлэгнийхаа доор тэр description box хийчээ. Та тэрэн дээр фильтрээр нь дамжуулаад тэцүү тэтгэлгийг олоорой. За тэтгэлэг хайхтаа юг анхаарах вэ гэхээр та хамгийн түрүүнд шаардлагатай материалыг сайн шалгаарай. Тэгээд ажлын туршлагыг хэдэн жил гэж байна. Тэгээ мөн тэр маань өөрөө тэтгэлэгтээ орчоод тэнцснийхаа дараа сургуультай тэнцсэн бичгээ явуулах боломжтой байна уу? Эсвэл тэтгэлэгтээ апплайдахтаа та сургуультай тэнцсэн байх ёстой байна уу гэдгийг сайн анхаараарай. Миний хувьд гаргаж ирсэн алдаа нь юу вэ гэхээр би тэтгэлгүүд хэдэн тэтгэлийг сонгочихсан байсан. Тэгтэл тэр тэтгэлүүд маань admission letter-ээр submit хийх ёстой байсан. Тэгээд яг тэтгэлгийн deadline тусахаас өмнө бол миний admission letter ирж амжаагүй. Тийм учраас би тэтгэлийг тавьцаадах боломжгүй болчихсон байсан. За тэгэхээр хүмүүс ихэнхдээ тэгж боддог л эхлээд сургуультай тэнцчээ тэгээд яаж байгаа тэтгэлэг болно гэж боддог. Хэрвээ та зөвхөн л тэтгэлгээр явна гэж бодож байгаа бол эхлээд тэтгэлгээ олох нь зөв сонголт. Яагаад гэхээр та сургуультай тэнцсэний дараа тэг тэтгэлийг хайж эхлэнгүүт ихэнх тэтгэлүүд маань тэгээд дедлайн нь дуусчихсан байдаг учраас та эхлээд тэтгэлгээ олоорой гэж хэлмээр байна. За ингээ хоёр дахь сонголт нь юу вэ гэхээр та бас жижиг дунд сургуулиуд бас мэдээж хэрэг танд нээлттэй сонголт бол байх болно. Энэ маань жижиг дунд сургуулиудын маань хувьд бол бас тэтгэлэг олгох боломж нь магистрийнхаа хөтөлбөрт ч гэсэн тэтгэлэг олгох боломж нь өндөр байдаг. Төлбөрийн хувьд тэгээ томоохон сургуулиудыг бодвол төлбөр нь нэлээдгүй бага байдаг учраас та нар маань тэтгэлэг болгоно сургуулаа ингээд зөв сонгоод бүх дедлайн материал явуулах зүйлсээ бүгдийг яг таг ингээд нөөцтэй цаг хугацааны хувьд нөөцтэйгээр төлөвлөрөө гэж. Үүн дээр нэмээд Америкт ирээд суралцахад ингээд бас нэг анхаарах зүйлсүүд нь юу вэ гэхээр магадгүй та тэтгэлэг олоогүй хэрвээ өөрөө хувийнхаа мөнгөөр сурах гэж байгаа бол мэдээж яриг эхний ээлжинд ядаж тэг нэг семестрийн эсвэл тэг нэг жилийн байх юм бол бүр сайн тийм төлбөрөө тийм бэлтгэсэн байх хэрэгтэй. Мөн хурж ирээд амьдрах тийм одоо байр хоолны мөнгийг бас ингээд өөрчлөлтөнд тооцоолоорой. Гэхдээ бас ажил хийх боломж ч гэсэн олон байдаг болохоор та нар санаа зовлохгүй. Ажлын хувьд юм бол бас хотоосоо хамаарат өөр байдаг учраас та очих байгаа хотоо бас сайн судлаарай. Тэгээ ажил хийх боломж хэр байдгүй, тэнд амьдрах нөхцөл ямар байдгүй, амжиргааны зардал ингээ хэрэг гарах уу? Тэр бүгдийг та урьдчилан судалж ирээрэй гэж. Миний хувьд бол хамгийн анх ирсэн хот бол DC байсан. Тэгээ DC бол надад бол монголчуудад очиход үнэхээр тааламжтай хот юм шиг санагдсан. Тэнд байдаг монголчууд ч гэсэн нэгэнд аягүй тийм туслах хүсэлтэй, тийм цэцэрхүү ах гişнэр байсан болохоор миний хувьд үнэхээр сайхан байсан. За тэгээд DC-г бас ажил олох боломж нь бас их өндөр. Тэгээд DC-д байдаг монголчуудын Facebook групп болон тэгээ бас тийм вебсайт хүртэл байдаг. Тэрэн дээр ихэвчлэн ажлын заруудыг тэгээ аягүй элбэг оруулдаг учраас ер нь DC бол надад үнэхээр их боломжтой байсан. Бусад хотуудын хувьд би сайн мэдгүй. Тийм учраас та ирэхээс өмнө сайн судалж үзээрэй. Тэгээд ерөнхийдөө Америкт ирэхэд бол эдгээр зүйлсийг бэлтчихсэн байхад бүх юм окей болно гэсэн. За ерөнхийдөө энд хүрээд миний бичлэгнийх маань гол зүйлс ингээд өндөрлж байна. Та бүхэнд миний бичлэг хэрэг болсон гэж найдаж байна. Бичлэгтэй маань хамт хийсэн та бүхэнд бүгдээнд баярлалаа. Дараагийн бичлэгээр уулзлаа.
Баяртай.